За тэгшитгэх гэдэг бол бас шудраг ёсыг тогтоохгүй байгаа. Төсөө ханах ёстой гэдэг манай улсын хурл чинь хоригийг хүлээгээд авцсан. Бүгдээрээ хасыг уралдаад ам уралдаад ярьсан. За хасахтаа яасан гэхлээр тэгшитгээд хасчингууд энд шудраг ёсны зарчим алдагдчих. Тэгэхээр эн чинь эргээд бүхэлдээ бас бид нар ингээд нөгөө туушрлуугаал явж гэнэ гэсэн. Энд байгаа ноцтой алдаа бол нөгөө би үлэг болтол хилээд байгаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцж байгаа эсхийг аудит хянах ёстой. Төсөө. Энд чи яаж нэхлээр зөвхөн цэрэг цагтаа мөрдөстэй генералуудын нууцын хавцсан дотор байгаа бичгийн тухай яриаггүй. Монгол хүний амь нас, эрүүл мэнд алдж байгаа, эрх шилөө хомигдж байгаа, хүний эрх зөрчигдөж байгаа асуудал. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх хамгаалахад чиглэсэн төсөв танагдахгүй байх ёстой бөгөөд энэ дээр нь эрүүл мэнд боловсролын асуудал бас хамгаалагдах ёстой гэсэн энэ зарчмын үзүүлэлт. Эцэст нь бол энэ priority буюу эренбий асуудал явагдаад байгаамаа. Тэр өглөө аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорон дээр ч гэсэн аудитаас асуухад бас ингэж л хэлсэн. Одоо ямар нөхлөөр хууль зүйн байнгын хорооны дарагад хандаж хэлэхэд бид нар одоо энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуулиараа энэ шалгуур үзүүлэлтийг тогтоох ёстой юм байна. Хэдий утал бид нар одоо ингэ төсөвтөр маргалдаж байх вэ? Энэ эренбийг тогтоохын тулд энэ шалгуур үзүүлэлтийг яаралтай гаргах ёстой юм байна. Ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд 3 үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд байж байгаа. Доороо ажлын албатай байгаа. Тэгэхээр энэ дээр хууль зүйн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, холбогдох байнгын хороонуудаас санал өгөөд энэ шалгуур үзүүлэлтийг тодорхой болгомоор байна. Тэгэхгүй бол Улсын хурлын гишүүний утсанд мессеж ирж байгаа Viber-аар. Юу гэж байгаа гэхээр баахан байгууллагуудын дарга нараас захаас гуйлга манай юмыг ингээд өгөөч гэсэн. Монголын төр ийм арчааг өгж болохгүй шүү дээ. Миний утсанд ихэд 10 гаруй мессеж ирж байна. Бүгдэнд л ирж байгаа шүү дээ. Нөгөө төсвөө царайчилсан байдлаар цаана нь байгууллагын бие даасан хараа тус байдал, дээрээс нь шудраг ёсыг тогтоох байдал хангагдахгүй шүү дээ. Тэгээ хэдий их хурлын гишүүний л аманд орно гэсэн үг шүү дээ. Энэ субъектив хандлагатайгаар төсвийг батлаж болохгүй. Тийм учраас сая асуулт дээр асуухад та нар ч гэсэн зоригтой хэлэлтэй. Тэгэхгүй тэгээ дүлгэнээд байхаа ерөнхийдөө нэг юм одоо нөгөө юу гэдэг вүлээ нөгөө яалгуулж явахта таарсан гэдэг шиг. Тэгж болохгүй шүү дээ. Та нар зоригтой хэлэлтэй. Та нар хувьдаа юм уугаагүй хууль ёсыг тогтоох, шудраг ёсыг хамгаалах, агуулгын төлөө энэ төсөв чинь ийм болчиход байна гэдгийг хэлэлтэй. Улсын хурлын гишүүч гэсэн энэ дээр бас байр суурьтай байх хэрэгтэй. Тийм учраас одоо яах ёстой вэ гэхээр номер 1 асуудал бол тэр шалгуур үзүүлэлтээ тодорхой болох ёстой. Ягаад ч хөндөж болохгүй, хэрхэвч хасаж болохгүй төсвүүдээ бид нар тэр тусдаа листэнд оруулаад харин тэр сайн зураг гишүүний хилээд байгаа тэр танаж хасах боломжтой төсвүүдээ хэдүүлээ зоригтой танаад хасаа явчих ёстой. Ийм л зарчим байр суурьтай байна. Тэгээ энэ дээр бол ингээд биднийг лоббидах яах вэ? Та бүхэн ч гэсэн энэ дээр дуу хоолойгоо нээлттэй илэрхийл ийм асуудал байна гэдэг зовлон жаргалаа олон мэдрүүч гэсэн ярьж болно шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бол бид нар энэ төсөв гэдэг ойлголтыг энэ дагуулж орж ирж байгаа бичиг нь бол жишээлбэл 2025 оны төсвийг ямар бичгээр дагуулж орж ирж байгаа нөхлөөрөө 2025 оны хөгжлийн хөтөлбөр гэж орж ирж байгаа. Анзаараад байхад тэр хөгжлийн хөтөлбөр дээр ерөөсөө ач холбогдол өгөхгүй байгаа. Яг үүний ирэг дээр энэ төсвийг зохиогч чинь суур болж байгаа бичиг баримт чинь тэр хөгжлийн хөтөлбөр. Тэр хөгжлийн хөтөлбөртөө хэний янаагаа бүгдээрээ ач холбогдол өгөөд тэр хөтөлбөрийн хөгжлийн хөтөлбөр чинь 4 зүйл явж байгаа шүү дээ. Одоо бид нар ямар байдлаар баталсан гэхээр нэгт эдийн засаг, хоёрт бусчсан хөгжил, гуравт монгол хүн, дөрөвт монгол хүний эрх чөлөө гэд баталсан байхгүй юу? Тэгвэл улсын хурлаас 24-өөс 28 оны стратеги төлөвлөгөөнд чинь нэгт монгол хүн буюу хүн төвт байна гэд баталсан шүү дээ. Тэгвэл одоо энэ шалгуур үзүүлэлтэнд дээр их хурлын стратегийг ишлээд ороод ирмээр байгаа байхгүй юу? Нэгт нь монгол хүн, хоёрт нь эрх чөлөө, гуравт нь өвөндөө зориулсан эдийн засаг, дөрөвт нь энэ рүүгээ чиглэсэн бусчсан хөгжил ба бус бодлогод байна гэж оруулаад ирнэ. Тэр нөгөө За 1 минут нэмээд өгчээ. Анхнаасаа эн чинь бид нар нөгөө эренбий буюу ач холбогдлын дараадлалыг зөв тогтоогоогүйс болоод энэ буруу явдал яваад байна. Одоо тэгэнгүүт ямар гаж үзэгдэл үзэгдэж байна гэхээр сая энэний өмнөх батлагдсан төсвүүдээр нөгөө хоригд орсон төсвүүдээр юу яригдсан гэхээр яамдын сайдууд манай энэ төсвийг үлдээчээрэй. Тойрог төлөөлж байгаа гişүүд манай энэ төсвийг оруулчаарай. Ийм улаан цагаан лобби явна. Өөрөөр хин улс төрд харизматик лобби ихтэй байна. Тэр хүн төсвөө хамгаалж үлддэг. Хин гүйхгүй байна. Хин одоо жоохон хоошоо сууж байна. Тэр бүтдэггүй. Ийм л байдалтай байгаа байхгүй. Тэр Монголын энэ хууль шүүх, энэ одоо шүүхийг шудраг ёсыг хамгаалж байгаа байгууллагууд их хурлын гишүүдээс төсвөө царайчилж биш үндэслэл нотлохоогоо маш ойлгомжтой хийгээд түүнийг хөдөлшгүй аргументаар хамгаалаад оруулж ирээд батлуулдаг болмоор байна. Үүний төлөө хэдүүлээ явцгаая.